Хоёулаа олцож байгаа юм. Би олцож байгаа. Тэгээд манай найз надад туслахаар ирсэн. За. Их сайхан туслалаа шүү дээ. Тэгээд бас цаашаа анхаарах зүйл байна. Сайн жишээл баярын дуулж байгаа Монгол үгийг аваад англи үг хийчихвэл тэгээд үндсэндээ бас л нэг бүр одоо зохих гэдэг шүү дээ. Тэгэхээр дуулж байгаа юмныхаа өөрөөр утга учир тийм ээ. Тэр дууныхаа мессежийг хүргэх бас яг нууц болцоо зөндөө байна. Тэрийг бодолцоод тэнцвүүлье. Чи хаана ажилладаг юм бэ? Би нэг Германы хүн оролцож байгаа компанид ажилладаг. За. Амжилт хүсье. Энэ дууг ер нь яагаад сонгосон юм бэ та хоёр? Ер нь хэцүү санагдаагүй шууд чаднаа гэж сонгоцсон. Ер нь өөртөө итгэлтэй. Тэгвэл хөвчлэн хүмүүс яг нэг 2-3 дуун дээр ингээд бүгд эгжлэгийн сонголт хийгээдсэн учраас тэднээс ялгархын тулд бас тэгээд өшөө бас өөрийнхөө хоолойн тохируулах маягаар ер нь маань найз бас айгүй дээгүүр өнгөөр дуулдаг болохоор нэрийн хоолой талаар бас болчих байх гэж бодсон өднөөс авсан. Ер нь фальцетаар хөвчлэн дуулдаг тийм. Үгүй баасаалаад. Тэгтээ бас фальцетаар дуулж чадна. Байна. Үнэхээр гайхалтай. За, 2 дугаар шатндаа нийцчлээ. 3 дугаарсныхаа дууг бодсон байгаа юу? За, ер нь бол оролцогчдоо нэлээд судалж байгаа юм байна. За, энэ нь бол нэг иймэрхүү дуу хүмүүс ингэ сонгоод байгаа шиг байна. Би бол ийм дуу сонгох юм бол арай өөр сонголт байна гээл тий. Зүгээр яг судалснаа шээ зүгээр зарим нэг хүмүүсээс асуухад нэг 5 юм уу 6 хүнээс асуухад ерөнхийдөө 4 нийтлэхийн дуу сонгоцсон байх ч юм уу. Яг тийм тохиолдол гарч байгаа байхгүй. Тэгэхээр за арай өөр дуу сонгоё. Окей. За 3 дугаарсны шалгуулалтан дээр дахиад бас сонин содон хувилбараар орж ирээсэй гэж хүсэж байна. Та хоёр үнэхээр гайхалтай хоршил байла.
За баярлалаа. За баярлалаа. Дараагийн шатн дээр бас туслах шаардлага гарах юм бол туслана өстэй. Сайн л уур туснаа. За гоё шүү. За. За баярлалаа. Бас л нэг бүр одоо зохих гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг дуулж байгаа юмныхаа өөрөөр хэлбэл утга учир тийм ээ. Тэр дууныхаа мессежийг хүргэх бас яг нууц болцоо зөндөө байна. Тэрийг бодолцоод тэнцвүүлье. За баярлалаа. Чи хаана ажилладаг юм бэ? Би нэг Германы гүрэн оролт жижигхэн баг ажилладаг. За. Амжилт хүсье тийм. Энэ дууг ер нь яагаад сонгосон юм бэ та хоёр? Ер нь хэцүү санагдаагүй шууд чаднаа гэж сонгоцсон уу? Ер нь өөртөө ихтэй. Тэгтээ хөвчлэн хүмүүс яг нэг 2 3 дуун дээр Хоёулаа оролцож байгаа юм уу? Би оролцож байгаа. Тэгээд манай найз надад туслахаар ирсэн. За. Их сайхан туслалаа шүү дээ. Тэгээд бас цаашаа анхаарах зүйл байна. Сая жишээл баярын дуулж байгаа Монгол үгийг аваад англи үг хийчихвэл тэгээд үндсэндээ